Сайн аа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За ойроо 1 сар орчим бичлэг хийгээгүй. Тэгээ та нартайгаа дахиж уулзч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд сүүлийн 1 сар орчим ерөөхдөө одоо сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй гэхэд та нараас асуудаг шиг ингээ өөр лүгээ нилээ өнгөсөн, өөр дээрээ фокуслсан тэгээд м, яг өөрөө өөрийнхөө бүх зүйл одоо ирээдүй одоо гэх бүх зүйл дээр төвлөрөх шаардлагатай нэг тийм 1 сар болоод өнгөрлөө. Тэгээд энэ нь юутай холбоотой вэ гэхлээр гарчиг дээрээс харсан байх. Тэгээд ер нь бол 2.5 жил одоо 2 жил хагас үерхсэн найзлуугаасаа салаад тэгээд ингээд сар болж байгаа. Тэгээд яг яагаад чи энэ талаар та нартай ингээд нэгэнд хэдүүлээ сэтгэл зүйн талаар ярилцдаг юм чинь яг ингээд хэцүү байсан ч гэсэн одоо ингээд яг тэ даван туулаад гарсан хойноо ингээд энэ талаар би хэн нэгэнд хэрэгтэй болов уу гэж бодоод бас энэ талаар ярилцахаар шийдсэн. Тэгээ ер нь салалт гэдэг зүйл болол одоо гэрлэлт ч бай, үерхэлж бай, бүх одоо шатанда тий ингээ маш хэцүү зүйл байдаг. Тэгээд энийг нэгэнд ингээд даван туулаад явхаас өөр аргагүй байгаа үед ер нь бид нар яаж өөртөө болон нөгөө хүндээс ингээ сэтгэлийн шарах багтаагаар тий яг даван туулах хэвээр болоо гэд ер нь бол та хэдтэйгээ ярилцахаар шийдээд тэгээд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр бидний ингээд хамгийн ихэнд мэдэх ёстой зүйл гэвэл одоо шинжлэх ухааныхаа үүднээс тайлбарлах юм бол бидний тарих бол яг бидний нөгөө хураагдсан байгаа бүх дурсамж, бүх одоо хамтдаа хийдэг байсан юм, бүх одоо тэр нэг өсөндөө амьдралын хэм маяг, өдрийн дадал зуршил ингээ холбогдсон бүх зүйлээ чинь ингээд өөрөөс чинь дахиад бүр илүү нэгтдэг. Одоо яагаад гэвэл нөгөө нэгэнт ингээд сурцсан байсан тийм зүйлийг тарих ингээд чи яагаад нэг сонио өөрөөр хийгээд байна. Яагаад ингэж байна гэдэргээд ингээд яг тэр нөгөө дадал зуршлаа нэхэд байдаг гэсэн үг. Тэр болгонд нь бидгээд одоо өглөөс эрэхтэй хажууд байсан хүн маань одоо байхгүй те. Тэгэл хамт иддэг байсан, хамт явдаг байсан газар ч гэдэг юм уу маш олон зүйл ингээд бидэрт ингээд нэхэгддэг. Тэгэхээр тэрийг яадаг вэ гэхээр ингээд бид нар цагийн аясаар одоо нөгөө тархийг нэгсэндээ буцаагаад нөгөө яг хийдэг байсан дадлаа өөрчилж бид нар ингээд яг буцаагаад өөрийн дадалтаа оруулахаас өөр аргагүй. Яг тэгж оруулах тэр явц нь болохоор өөрөө маш их магадгүй багч байж болно те. Гэхдээ ер нь бол хэсэг хугацааг бол заавал шаардагддаг гэдгийг ер нь бол ойлгох хэрэгтэй. Дараагийн нэг зүйл гэх юм бол ер нь яг энэ шаналлах хугацаагаа те ингээд эндээ жоохон холбогдох тэр хугацаагаа ер нь өөртөө аюул сайн өгөх ёстой юм шиг надад ер нь санагдсан. Яагаад гэвэл зарим хүмүүс болохоор би зүгээр байна гэд ингээд те бүх эмоцоо дараад те ингээ яг ингэж явж байгаад бүр ингээ хамгийн сүүлд нь ингээ бүр буцаж дэлбрээд ингээ ямар нэгэн тийм юм болдог юм шиг санагдсан. Тэгээ бүр илүү хэцүү байдалд өөрийгөө оруулдаг гэх юм уу. Тэгэнгүүт яг хүн ингээл эмоцороо яг байгалийнхаа жамаар уйлах үедээ уйлаад тэ шаналх үедээ шаналаад ганцаардах үедээ ганцаардаад яг энэ бүх ингээ үйл явцыг ингээд аясаар нь өөрөөр нь ингээд явуулсаар байгаад яг ингээ буцаагаад хэвийн байдал руу ороход яг энэ хамгийн багадаа 1 сар ч үт юм уу те ингээд таны хувьд одоо хэр байхыг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол өөрөө өөртөө тэг цагийг өгч өөрөө өөртөө тийм маш хатуу хандахгүй байхыг бол хичээх хэрэгтэй. Тэгээ бид нар нэгэнт л бүгд хүмүүс, бүгд шаналдаг, бүгд анхуйтайгаа амьдарч байгаа, бүгд алтан онон те энэ олгонд ингээ өөрийгөө буруутгаад ч юм уу буруутгах гэхээсээ илүү яг эвлэрээд яг тэр нүемтайгаа шаналлтайгаа тий ингээд зүрхнийхаа шарахтайгаа ингээ эвлэрэх нэг тийм хэсэг хугацаа заавал өөртөө өгөөрэй. За тэгээ энэ үе маань болохоор өөр дээрээ фокуслах маш том гоё боломж болж өгдөгөө. Тэгэхээр яг өөрийгөө маш сайн арчил одоо арчил гэдэг маань сэтгэл санааны байдлаас ч тэр тий гадна төрхний хувьд ч тэр гоё аялал зугаалга юу байна бүгдд нь гоё тгий тиймээ гэж хэлээд ингээ яв ерөөсөө өөрийгөө битгий ганцаарангийн байлга яг ганцаараа байх үе бас мэдээж байгаа. Гэхдээ бүр ингээд дандаа ганцаараа байгаад ах юм бол ингэж бусад одоо тэр сэтгэлийн шархаа хурдан эдгэх одоо тэр үйл явцсан жоохон удаашрч магадгүй. Тэгэнгүүт миний хувьд болохоор ер нь маш их байглаар явсан тий уул усанд аюух авирлаа гой далайн арайг орж тэгэл одоо Даблиныг тойроод байдаг бүх газруудаар бараг яваад ер нь бараг дуусчих шиг байна. Тэгээд яг энэ бүх хугацаанд ингээд хэцүү байсан ч гэсэн яг
одоо хүн байглаасаа айгүй их буцаагаад маш их эрчим хүчийг авдаг гэд эрч хүчийг авдаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд яг тэр үйл явцыг бол би өөр дээрээ маш сайн хийсэн гэж бодож байгаа. Би ер нь бол байглаас маш их эрч хүчийг аваад өөртөө шингээгээд тэ ингээ яг энэ үеийг би энэ хүчээр нь би ингээ даван туулнаа гэсэн тийм ерөөхдөө менталитеттэй тэ ингээ явсан. Тэгээд мөн одоо юу гэдэг ганцаараа ч гэсэн хийж болох зүйлс яг өөрийнхөө хийнэ гэж бодож исэн зүйлс рүүгээ ингээд фокуслах бас аюу тум боломж. Тэгээд миний хувьд ч гэсэн дараагийнхаа ингээ аяллуудыг ерөөхдөө төлөвлөчихсөн. Тэгээ ерөөхдөө 5 жил одоо гэдэг ч юм уу те ингээ би ингээ төлөвлөгөө ер нь гаргацсан байсан. Одоо тэгээ тэр төлөвлөгөө болгоно маань ингээ өөрчлөгдсөн ч гэх юм уу те. Ихэнх төлөвлөгөөнүүд маань ер нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тэр бол зүгээр энэ бол ингээд яг иймэрхүү юм дээр хүн бас аягүй шаналдаг юм шиг санагдсан надад хүмүүсээ сонсож байхад. Ингээд яг ингээд бодож исэн төлөвлөж исэн бүх зүйл нь нураад ирэнгүүд ингээд өөрөө өөртөө ингээ аягүй буруут өгдөг. Тэгэхээр тэр бол ерөөсөө өөрийгөө буруутгах зүйл биш. Дахиад шинээр эхэлчих. Дахиад нэгэн л амьдралын жамд ингээд цаана зөндөө ингээд цаг хугацаа бүх зүйл байхад ингээд ганцхан зүйл дээрээ төвлөрөөд өөрөөрөө буруутгаад явах нь бол айгүй буруу. Тэгэхээр яг энэ үе дээр аль болох өөр дээрээ фокуслаад өөрийнхөө дуртай зүйлийг хий, өөрийнхөө дуртай хоолыг ид, дуртай найзуудтайгаа уулз тэ нэг тиймэрхүү аргаар ингээ өөр дээрээ маш сайн фокуслахыг бол зөвлөж байна. Тэгээд дараагийн нэг хэлэх зүйл гэвэл маш хэцүү байгааг чинь ойлгож байна. Яг нэг юм давагдшгүй юм шиг ингээд санагддаг те бас нэг тийм аюу хэцүү ингээ угаасаа байдаг. Тэнгүүд цаг хугацаа үнэхээр бүгднийг гэдгийнэ. Яг энэнд л ерөөсөө итэг өөр ингээд тэрийг чинь хурдлуулах ямар нэгэн зүйл гэж байхгүй. Удаашруулах зүйл л заахаа байж магадгүй те. Яг үндэ шууд даваад ард нь гарах тэгсэн тийм юм үнэхээр байдаггүй. Тэгэхээр яг энэ хэсэгхэн үеэл enjoy доод өөрөө өөртөө энэ боломжийг те нэг юм жижигхэн эм орох тэр боломжийг олгоод тэгээ ингээд даван туулаад ард нь гарахаас өөр арга яг үндэ байхгүй. Энийг ингээд хүн яг тухайн үед айгүй хэцүү. За яана би ингээд үнэхээр чадахгүй нэ гэх ингээд гар буух одоо яг тэр үе байдаг. Гэхдээ зүгээр л өөрөө өөртөөгөө ярилцаад өөрөө өөртөөгөө тэг яг бүх бодлоо өөр дээрээ фокуслаад ингээд энэнийг ингээд цаг хугацааны аясаар даван туулж болдгоо. Угаасаа тэгжил явагддаг зүйл. Тэгэхээр цаг хугацаа бүхнийг итгээнэ гэдэгт бол цаг ямагт итгээрэй. Дараагийн нэг анзаарсан зүйл гэвэл яг энэ хугацаанд зөвхөн өөрөөсөө бас асуултыг асуух айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Магадгүй таны шийдвэр нэгэнт одоо гадны хүчин зүйлсээс, гадны нөлөөнөөс, гадны хүмүүсээс болоод бас өөрчлөгдөх тийм зүйл бол байдаг. Гэхдээ магадгүй дуусгах ёстой зүйл дээр битгий дуусгаа гэсэн тийм гадны нэг тийм найз нөхдийн ч юм уу те эсвэл танилын гэр бүлийн тиймэрхүү зүйлс маш их орж ирдэг штэ. Тэгэхээр яг энэ дээр бусдын биш өөрийнхөө ер нь яг энэ бодож байгаа өөрийнхөө ер нь зөв гэж бодож байгаа зүйл дээр маш сайн төвлөрөх нь айгүй чухлаа. Тэгэхгүй яг ингээд зарим хүмүүс нэг юм гаднаас нэг юм зөвшөөрөл авах гэдэг яг дуусах уугүй гэдэг дээрээ тэгээд дахиад нөгөө нэг юм үерхэл нь болж өгдөг ч юм уу те яг тэр зүйл нь дахиад эхлээд ингээд нөгөө гадны хүмүүсийн нөлөөнөөс үргэлжилсэн зүйл нь дахиад нөгөө юуэр ингээд үргэлжлэх хэрэг гараад байдаг. Тэгэхээр яг энийгээ үнэхээр дуусгая гэж бодож байгаа болвол ер нь яг өөртөө хүмүүстэй гэхээс илүү өөртөө ярилцаад окей за хоёлаа яг энийг даван туулъя те ингээ өөртөө ярилцсан нь штэ. Тэгээд яг энийгээ даван туулъя. Одоо яг ингээ яг чивтээр л байгаа. Яг ингээд хөтөлцөөд яг энэ одоо зүйлээ даван туулъя гэж өөртөө маш сайн ярилцах нь бол илүү үнэн зөвөр бол яг өөрийн чинь шийдвэрийг бол дэмжнэ гэсэн үг. Дараагийн нэг хэлэх зүйл гэвэл яг энэ үеийг зүгээр л enjoy доод гоё өнгөрөө. Яг үнэндээ байж тээ. Би нэг найз тэгж хэлжсэн ингээд би ингээд нэг шаналаад манлаад гэл нэг бүр өмнө тэгээ хэлжсэн аахгүй ингээд нэг хүнд дурлаад ч үлээ те ингээд хэлжсэн. Тэгсэн чинь яг наад нэг юм хүнд дурлаад тэндээ хаягдаад те яг ингээд шаналах яг энэ зүйлсийг
зарим хүмүүс ингээ мэдрэхийн тулд ингээ хэдэн сая доллар ч өгөхөөс бэлэн байдгаа. Үнэхээр ингээд яг энэ хүнд хайртай болоод дуусгаад тэг яг энэ өөрийнхөө эмоцондоо ингээд автаад ингээ уйлаад шаналаад тэг энийгээ дидгрээд энэ ер нь энэ амьдралын яг ингээ харангуут аюу гоё процесс тэг ингээд ерөөсөө энд ингээд харамсах ч юм уу түүртэх ч юм уу тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ л яг үндэ хүмүүс бид адилхан л бүгд зүрхтэй тэг зүрх маань ингээд дурлагаараа ингээд хайр дурлал амар гоё болдог. Тэгтээ ингээд ямар нэг юм дуусгаар ингээд бид нар шаналдаг. Яг л энэ байгалийн процесс. Тиймээс яг энийгээ ингээд гоё enjoy-дож ер нь enjoy-д нь гэх нь одоо бас нэг бодлын те ингээд тэгтээ ер нь бол ингээд байгалийнхаа аясаар бид нар ингээд юмд бодоо яг тэр зүйл рүүгээ бодоо төвлөрөөд тэгээ ингээ өнгөрөөх нь илүү эрүүл гэх юм уу. Тэгээд яг үүндээ хүнд ингээ хайртай болоод ингэнэ гэдэг бол ер нь хайр дурлал гэдэг бол хамгийн гоё зүйлс энийг байдаг те. Ер нь тэгээд энийг хүртээд дуусгаад ингэх юм боломж бараг ингээ олдож байгаад нь бараг зарим үед талархууштай хандмаар болоо санагцсан. Одоо эцэст нь хэлэхэд энэ процессыг зөвхөн одоо харилцаанд байсан хоёр хүний нэгэнд даван туулаад байгаа юм бишээ. Хоёулаа л ер нь яг энүүгээрээ явж байгаа. Тэгэхээр нэгэнд хоорондоо шийдээд салахаар шийдсэн болвол бие биедээ цагийг өгөхтэй биенийхээ одоо сэтгэл зүйн дээр амар амгалангийн жоохон ч гэсэн өгөхийг хичээх. Тэгээд яг өөрөөсийнхөө замаар урагшаах харах яг тэр айгуу чухал байдгаа. Тэгэл ер нь бол харилцаа болгон муухай төгсөх тийм ямар ч шаардлага байхгүй. Тэгэхээр нэгэн л хоорондоо таарахгүй ч юм уу хоорондоо болохгүй байгаа ирээдүйд үнэхээр болохгүй нэ гэсэн зүйлийг зогсоох нь бол бидэрт маш хэрэгтэй зүйл байдгаа. Тэгэхээр болохгүй байгаа зүйлийг тэг ингээ болох гээд маш их хичээх ч юм уу нэгэнт болохгүй байгаа юмыг ингээл чирээл ингээ насан туршдаа явах нь бол биднэрт маш илүү одоо бүр илүү юм сэтгэлийн шархыг ирээдүйн олон жил одоо өгөх учраас энийг магадгүй зөв цагт нь зөв үед нь одоо зөв аргаар ингээ зогсоох нь бол маш чухал гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ нэгэнт ингээ хайрлж исэн ийм хүнээ тэг үзен ядаж дуусгах ч гэдэм үү тэг яг тийм тэгж үлдэх нь бол биднэрт нэг шаардлагагүй шүү дээ. Ингээ харин сайхан хамгийн сайн сайхныг хүсээд тэг хамгийн гоё дурсамжуудаа бодоод санаад ингээд ер нь амьдралд урагшаа явах нь бол бас маш чухал санагцсан. Өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн өөрийнхөө сэтгэлдлийг хэрэг хүсэх юм бол өөрийнхөө шархыг өөрийнхөө одоо саналтыг яаж даван туулж исэн талаар одоо комент хэсэгт үлдээгээрээ. Тэгээ бусад үзэж байгаа хүмүүст ч гэсэн маш том мэдлэг одоо мэдээлэл болох байхаа. Тэгэхээр миний хувьд бол ерөөхдөө нэг сарын хугацаанд яг гоё өөр дээр ингээ фокуслаад ерөөхдөө дуусгалаа. Тэгээд энэ хугацаанд өөртөөгөө дахин танилцаж, өөртөөгөө дахин нэг мэдээлэл солилцож тэ ер нь яг ирээдүй, ер нь яг сайнаа гэж хийн гэдэг талаараа дахиад нэг удаа ингээд нэг юм апдейт хийж бас өнгөрөөсөн тийм сар байлаа. Бичлэгийн анзлаа сууж байхдаа микрофон маань энэ үед тасарсан байсныг олж мэдлээ. За тэгээ ерөөхдөө хэлэх гэсэн санаагаа би бүгднгийн сайхан хэлсэн байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд хэдүүлээ эморсон ч цоглогоороо эморно, гунж гутарсан ч энэ бүхэн төр зурах гэдгийг үргэлж санаж явж байгаарэ. За ингээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд магадгүй хин нэгэнд энэ бичлэг нь хэрэгтэй гэж бодож байгаа юм бол шеэрлээрээ, subscribe, like дараараа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.